Манай сүхт жил гарны өмнө орсон цахилгаан шатанд ороод агаарт замхарчсан мэт алга болчихсон гэх Ирина Сафонова бүсгүн учир битүүлэг түүхийг та бүхэн санаж байгаа үзье. Харин өнөөдөр хүргэх бичлэгийн түүх Ирина бүсгүн хэрэгтэй маш олон зүйлээр ижил төстэй бөгөөд хүмүүс хооронд нь андуурч бодлох явдалч гардаг гэжээ. Гэвч энэ түүх өмнөх түүхээ бодвол төгсгөл нь тодорхой болсон ч олон учир битүүлэг асуултууд болон маргаан дагуулсан хэвээр байгаа түүх юм. Орос улбаны улсын Самара хотын жирийн нэг орон сууцны нэгэн айлд 3 хүн оршин суудаг байсан талаар ярьж энэ бичлэгээ эхлүүлцгээе. 11 настай хүү Вадим, хүүгийн ээж 34 настай Лина Сторожева болон эмээ Любов Яковлева нар юм. 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буюу бичлэгийн гол хэрэг явдал гардаг өдөр эмээ нь өөр байрандаа хонсон, гэртээ ээж хүү хоёр л үлдсэн гэжээ. Эмээгийн нь хонсон байрыг тухайн үйл явдал өрнөж буй өдрөөс хэдхэн өдрийн өмнө охин Линанд шинээр ээжтэй авч өгсөн байв. Эмээ нь баг багаар шинэ байр руугаа нүүж байсан ба тун удалгүй бүрмөсөн хамаг юм аваад явах төлөвлөгөөтэй байлаа. Маргааш нь буюу 10 дугаар сарын 14-ний өдөр эмээ нь охин Лина руугаа залгсан бөгөөд нямгараг байсанд хүүхдүүдэд унтаж амраг гэд 11 цагт л дөнгөж залгсан гэв. Гэвч охин нь уцаа аваагүй ба энэ нь тийм чачралтай зүйл биш байж болох ч Любов эмээ тэр даруй ямар нэгэн зүйл болсныг мэдрэн охин болон зэхүүгийнхээ гэрлүү яаран явсан юм. Гэрт нь очиход охин Линанд байгаагүй бол зэхүү Вадим нь дөнгөж сэрж байв. Тэд гайхан ээж нь хайцныг ойлгоогүй бөгөөд гар утсан дуудаад хариу өгөөгүйг тэр даруй ойлгосноо бүсгийн утас ширээн дээрээс нь олцсон юм. Хүү ээжигээ хайцныг нь огт мэдэхгүй гэсэн бөгөөд ямар нэгэн хачиртай с ิจ гтэй зүйл урд орон анзаараагүй. Түүнийг унтахад ээж нь гэртээ сэрүүн байсан гэх зүйл хэлсэн байна. Гэвч дараа нь хүү цагдаа нарт мэдүүлэг өгөх үедээ нэгэн шин зүйл санснаа ээж нь өмнөх өдөр нь уйлж байхыг харсан ч шалтгааныг нь мэдээгүй гэсэн юм. Охин нь хаана байгааг нь тодорхойгүй. Зэхүүн ээжигээ хаана байгааг мэдэхгүй. Гар утсан ч гэртээ байсанд Любов эмээ эхлээд охиныхоо найз нөхдрөө залган асуухад хинч Линаг хаана байгаа талаар мэдэхгүйгээ хэлсэнд арга баран цагдаа тантсан байна. Цагдаа хууль хүчнийхэн эмэгтэйг эрен хайх ажиллагааг тэр даруй эхлүүлж төд удалгүй эрен хайх аврах сайн дурын байгууллага болох Лиза Алертийн ч эрлийн ажилд нэгдсэн юм. Эрен хайх ажиллагаа мэдээж уламжлал ёсоор яг одоо цаг үед сураггүй болсон хүнийг эрен хайхаас гадна түүний өнгөрсөн амьдралаас гол сэжим хариултыг хайдагчлан энэ удаач гэсэн Лина бүсгүн сураггүй болохоос өмнөх амьдралыг нь судалж эхэлсэн гэдэг. Түүний нийгмийн сүлжээнүүдийг мөрдөгчөж шалгахад бүсгүй тэмч идэвхтэй нэгэн биш болж таарав. Линагийн бичсэн статус 3 үгнээс бүрдэж байсан нь итгэл, найдвар, хайр гэжээ. Нийгмийн сүлжээнүүдээс нь төдийлөн анхаарал татах зүйл олоогүй бөгөөд ажлынх нь холбогдолтой зүйлс ихэвчлэн постлсон байсан нь сүүлчийн 8 жил тасралтгүй ажиллаж байгаа даатгалын ажилтай холбоотой зүйлс байсан юм. Лина хотынхоо томоохон машины худалдаа эрхэлдэг компанид даатгал хариуцсан ажилладаг байв. Ийм үед ойр тойрных нь ихэвчлэн хэлдэгчлэн Лина бол найрсаг, байнга инэмсэглэж байдаг харьцаад их сонирхолтой эмэгтэй байсан гэх мэт зүйлс хэлж байлаа. Бүсгүүд ямар ч муу зуршил, үл бүтэх танилуд найз нөхөд байгаагүй. Ямар ч байсан бид энэ талаар огт мэдэхгүй юм байна гэжээ. Гэхдээ мэдээж бүсгүн амьдралд асуудлууд байсан. Лина нөхрөөсөө жилийн өмнө салсан ч харилцаатай байдаг байсан юм. Тэд харилцаатай байдаг байсан ч тэр үед Лина өөр найз залуутай байсан. Түүнтэйгээ алга болохоос өмнөх өдрөнч уулзалтсан болж таарав. Найз залуугсан цагдаа нар мэдүүлэг авахад өнөөх нь бүсгүйд ямар нэгэн хажилтай зүйл огт анзаараагүй гэжээ. Найз бүсгүйчүүлдэг Лина ойрд ажилласаа залхаад байгаа талаараа хэлж хамгийн гол асуудал нь ажлынх нь захирал болоод байна гэсэн юм. Захирал нь өөрийг нь тоохгүй байхад Линад анхаарал хандуулж албан тушаалаараач энэ асуудалтай нөлөөлөхийг оролдож байсанд бүсгүй залхаж ажилласаа гарах талаар бодож байгаагаа найзуудаа хэлсэн байлаа. Нэгэн найзынх нь хожим хэлснээр хамгийн сүүлд Линатай уулзахад тэр дарагдаа энэ сарыг дуустал ажиллаад ажилласаа гарна гэсэнд дарга нь байнга уулзалтыг гэх нь хэсэг арай гайгүй болсон гэжээ. Гэвч энэ бүгдээс гадна хамгийн ноцтой нэгэн зүйл ил болсон нь тэр ойрын үед ойр тойрныхондоо амьдралаас залхаад байгаа. Үтгэх талаарч бодгуулсан гэх зүйл хэлж байсан болж таарав. Мөн энэ нь зүгээр ч нэг яриа төдий зүйл биш. Өмнө нь бүсгүй нэг биш удаа ийм оролдлогод хийж байсан байна. Түүний хуучин нөхрөөс нь ийм зүйл анзаарэгдсэн талаар асуухад өмнө нь түүнлүү Лина залгаж өөртөө ямар нэгэн зүйл тохиолдвол хүүгээ сайн харж хандаж байгаараа гэх зүйл хэлсэн гэдэг. Энэ үед мөрдөгчд бүсгүйг өөрийн дураар сураггүй болсон ч байж болох юм гэж дүгнэж байв. Ойр тойрныхноос нь мэдсэн зүйлсийн үр дүнд маш их асуултууд бий болж харин тэдгээрт гэрчүүд болон камеруудын бичлэгүүдээс хариулт хайж эхэлсэн юм.
Энэ түүх 2018 онд болж байгаа тул хяналтын камерууд харьцангуй олон болчихсон. Орцны хаалга бүрийн домофонууд ч камертай байлаа. Ленагийн гэрийн орцны домофонч камертай байсан бөгөөд эдгээр бичлэгийг цагдаа нараас төрүүлээд хуучин нөхөр Сергей нь олж авсан юм. Сергей анхнаас л эрен хайх ажиллагаанд тун идэвхтэй байсан гэжээ. Камерын бичлэгт Лена сургаггүй болдог 10 дугаар сарын 14-ний өдрийн үүрээр 4 цаг 45 минутанд орцноосоо гүн гарч байгаа бөгөөд гарсан даруйдаа хажуугийн орц буюу 7 дугаар орцны зүгт эргэж байна. Харин 7 дугаар орцны тэр хавьд гудамжны гэрэлтүүлэг ажиллахгүй байсанд орцны хаалганы домофоны камер шөнийн бичлэг хийдэггүй тул бичлэг нь юу ч харагдахгүй тасаар байсан юм. Бүсгүй гарч яваад 12 минутын дараа өөрийнхөө 6 дугаар орцонд эргэн ирж камерт өртсөн бөгөөд орц руугаа орохдоо ирсэн зүрүүгээ эргэн харж догдолцсон байртаа доод уруулаа хатсан байна. Гэвч бүсгүйн араас хинч орц руу орж байгаа нь камерт ахиж өртөөгүй. Бүсгүйч үүнээс хойш орцноос ахин хизэж гарч ирээгүй. Тус байрны бусад орцны хаалганы домофоны камерууд болон гадаах хяналтын камеруудад Лена бүсгүйг ахин бичиж аваагүй. Сая бидний үздэг богино бичлэг бүсгүйн сүүлчийн бөгөөд 6 бичлэг нь болж таарсан гэжээ. Бүсгүй ахин орцноос гарч байгаа нь камерт огт өртөөгүй гэхлээр үүрийн 5 цагийн үед иргэн ирээд орц руугаа ороод өмнөх түүхийн Ирина Сафонова шиг орцондоо л алга болсон болж таарав. Бичлэг ил болох үед эрен хайх ажилд оролцож буй хүмүүс байранд хамаг анхаарлаа хандуулж, ёстой л сантиметр бүрээр нь шалгаж эхэлсэн байна. Сайн дурынхан орцны подвал дээвэр булан тохоо бүрийг үзэн шалгаж байх хооронд цагдаа нар орцны айл бүрийг шалгасан юм. Гэвч харамсалтай нь энэ ажил ямар ч үр дүнд хүрээгүй байдаг. Хэдий бүсгүй орц руугаа сүлд ороод гарч байгаа нь камерт өртөөгөж, хотоор нэг түүнийг эрен хайж цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эрен хайх газрын талбай нэмэх цар байлаа. Хаягдсан барилга байгууламж, ой мод усан сан, хувийн хаус хоруулуудын орчим, гараашууд гээд цогц олдож болох газар бүр тайрсан юм. Эрлэн эхний хэдэн өдөрт Лената тун төстэй эмхтэйг харсан гих дуудлагууд цагдаагийн газарт хэд ирсэн бөгөөд тэдгээрийн нэг нь сургуу болдог 14-ний өдрийн өглөө 8 цаг хагас үед трамвайн буудлын руу явж байсан гэжээ. Гэвч эдгээр дуудлагуудын мөрөөр шалгахад Лена октоос биш болох нь тогтогдсон байдаг. Эрен хайх ажиллагааны үед хууль хүчний байгууллагатай холбоотой нэрийн нууцсан нэгэн сэтгүүлчдэд дараах зүйлсийг ярьж хэргийн явцаас задруулсан юм. Ленас Дорошова ямар ч уулмөр үлдээлгүй алга болсон гэхэд буруутахгүй. Одоогийн байдлаар бид утсыг нь хийгдсэн бүх дуудлагуудыг шалгаж байна. Тэр орой бүсгүй рүү хэн ярьсан, хэнтэй уулзах гээд гэрээсээ шүн гарсан гэх мэт. Утасны дуудлагуудыг нь олон нийтэд ил болгох боломжгүй. Энэ бол хувийн мэдээлэл. Хэргийн шалгалт огт зогсон байдалд ороогүй. Харин ч эсэргээрээ. Гэхдээ өдөр ирэх тусам бүсгүй амьд байх магадлал улам бага болж байгаа ч бид амьд байгаасаа хэмээн бүгд найдаж байгаа гэжээ. Ленагийн хамаатан садан найз нөхөд ойр дотныхноо нэгдмэл байр суурьтай байсан нь бүсгүй өөрөө сайн дураараа хүүхдээ орхид алга болох ямар ч боломжгүй. Түүнийг хэн нэгэн барьцаалж хулгайлсан байхаас гарцаагүй гэцгэж байсан юм. Гэвч хэн хэрхэн яах гэж бүсгүйг хулгайлсан байж болох вэ гэх асуултад хариулт олдохгүй л байв. Өөрөө хааныг тийшээ зугтаачихсан гэх таамагт Ленагийн ээж дараах яриаг өгсөн юм. Тэр хүүхдтэй маш их хайртай, хүүнч онц сайн сурдаг. Яг хувийн амьдрал нь бүтэл муутай байсан ч ийш тийшээ зугтах шалтгаан биш шүү дээ. Хүмүүс салжил байдаг, цаашаа өргөжлүүлээд л амьдрдаг. Өр зээл гэж юу? Хүн бүрл өр зээлтэй шүү дээ. Би санаа зовлтгүй, чадах чинээгээрээ зээлэнд чинь туслана гэж түүнд хэлж байсан. Лена өөрөө ч цалин сайтай байсан гэх зүйлсийг ярьсан байна. Цагдаа нар мөн Ленаг ажилтай холбоотой асуудлаар бүр тодруулбал бүсгүй магадгүй залилан лөөвөртэй холбоотой болоод зугтаасан байж болох юм гэсэн таамгийг дэвшүүлж байв. Тэр боломжит лөөвөр нь машины даатгалтай холбоотой байж болох бөгөөд бүсгүй яг холбоотойг нь юугаарч нотлоогүй. Зүгээр л хэрв холбоотой бол сургаггүй болсонтой ч холбоотой байх боломжтой гэх хувилбар болгон авч үзсэн гэдэг. Энэ таамгийнхаа хүрээнд тэд Ленагийн хамт ажиллагчид болон байн харьцдаг үйлчлүүлэгчдийг нь шалгаж байв. Ээж нь Лена бүсгүйг цалин орлого хангалттай байсан гэсэн ч түүнд мөнгөний асуудал байсан бөгөөд сургаггүй болохоос өмнө тэр 450,000 рублийн зээл авсан ба үүгээрээ ээжийнхээ шинэ байранд засвар хийх болон шаардлагатай тавилгач худалдан авахд зарцуулсан байх гэсэн юм. Гэхдээ ээжийнх нь хэвлэлд хэлснээр алга болохоос өмнө салсан нөхрөөсөө мөнгө асуусан олж тогтоосон. Уул нь зээлийнх нь 450,000-аас нь 150,000 орчим рубл нь үлдсэн байх ёстой. Дүүн дахиж юунд мөнгө хэрэг болсныг нь ойлгох ч юм алга гэх зүйл хэлжээ. Мөнгө санхүүгийн асуудлаас болж сургаггүй болсон гэх таамаглаас гадна өнөөс багтаач бас нэгэн хувилбарыг цагдаа нар авч үзсэн нь
Тэр ямар нэгэн шашны гаж урсгалд хамрагдаж алга болсон байх гэж үтсэнг илтгэх зүйл болсон. Цагдаа нар хэд хэдэн шашны урсгал нэглүүдэд очиж Ленаг асууснаар нь харагдаж байна. Энэ талаар нэмэлт мэдээлэл гараагүй. Холбоо хамаарал олоогүйг илтгэж буй үзээ. Өдөр хоногуд сараар солигдсон ч ямар нэгэн үр дүн гарахгүй л байлаа. Ээжийнх нь асуух бүрт шалгалт хийгдэж байгаа гэхээс өөр зүйл хэлэхгүй байсан гэв. Хууль хүчнийхэн түүнийг боломжит бүх газраар хайж, байж болох бүхий л хувилбаруудыг дэвшүүлэн шалгаж байсан ч ямар ч үр дүнд хүрэхгүй байсан бөгөөд энэ бүх хугацаанд бүсгүй жинхэнэ утгаараа тэдний хамар доор байсан болж таарсан юм. 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр буюу сургуу алга болоод 5 сарын дараа Ленагийн амьдарч байсан байрны жижигрүүд төлөвлөгөө цэвэрлэгээний ажлыг хийж байсан ба өвөл дагтарсан цасыг цэвэрлэж байсан гэжээ. Энэ ажлын хүрээнд 2 хүн 6 дугаар орц буюу Ленагийн хамгийн сүүлд ороод алга болсон орцны хаалга дээрх сарвч шиг гэх юм уу тавцсан маягийн зүйл дээр гарч метр орчим дагтарсан цасыг хүрзээр цэвэрлэж эхэлсэн байна. Төд удалгүй хүрзэн ямар нэгэн хатуу зүйлд тулсан тул эргэн тойрныг нь илүү ухаад аимшигтай дүр зураг олж харсан нь хэн нэгний цогц байх нь тэр. Цас цэвэрлэж байсан 2 хүн ажлаа тэр даруй хайж цагдаа дуудсан ба цаснаас цогцыг үргэлжлүүлэн мэрэгчлэлтэнд салгаа авсан юм. Цогцос байшингийн хананд бараг наалтсан байдалтай өмнөр нь харин хийн хоолой явж байсан бөгөөд хийн хоолой хан хоёрын завсарт байсан гэсэн үг. Энэ мэдээгээр хотын хэвлэл мэдээллийнхэн цагдаагаас тодруулга авахар хандах үед цагдаа хууль хүчнийхэн эмэгтэй хүний цогц ялдарч муутсан байдалтай олдсон. Генийн шинжилгээ хийж хэн гэдгийг нь тогтооно гэсэн товч хариултыг өгсөн байна. Гэвч байрны оршин суугчдод энэ хэний цогц вэ гэдэг нь шинжилгээгүйгээр тодорхой байлаа. Хожимч шинжилгээний дүгнэлт гарч энэ цогц сургуу алга болсон Ленас Дорошова бүсгүйн цогц гэдэг нь тодорхой болсон юм. Тэр бараг хагас жилийн өмнө алга болохдоо өмссөн байсан намрын хувцастайгаа тэр чигтээ олдсон байна. Шинжилгээгээр цогцос Лена гэдэг нь тодорхой болох үед үхлийн шалтгааныг тогтоох чухал ажил үлдсэн ба гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох хэрэгтэй болов. Цогц тун ихэр муутсан тул энэ ажилч тиймч амаргүй байсан бөгөөд мэрэгчлэнүүдийг эд ажиллаж байх хооронд өөр асуултууд ар араасаа гарч эхэлсэн юм. Хүн бүрт цогцсны олдсон газар нөхцөл байдал тун ихэр хачиралтай ойлгомжгүй байлаа. Анх алга болоход нь л дэвшүүлэгдэж байсан олон хувилбар таамаглалууд дунд байсан. Өөрөө ийм зүйл хийж амнаасаа хохироосон байх гэдэг таамаглал эргэн яригдаж тэр дундаа бүсгүй дээвэр дээрээс юм уу илүү өндөрт байх цонхоор үсэрсэн байх гэж байсан ч энд бас асуудлууд бий. Анх шалгахад орцны бүх цонхууд бүрэн бүтэн байсан. Онгоос нэг нь илтгэгч уул мөр огт байгаагүй юм. Харин орцноос дээвэр рүү гардаг хаалга цоочоор цоочтой ямар нэг эвдэж нээсэн гих уул мөр тогтоогдоогүй. Цогц олдсон байрлалч маш ачралтай бөгөөд бүсгүй үсэрж биш хан даган гулгаж орцны гадаах сарвчиг хавтан дээр унсан гэмээр байв. Мөн хий дамжуулдаг хоолой хан хоёрын хооронд маш бага зайтай байгаа нь тэр үсэрч биш харин хэн нэгэн цогцыг тэнд эвтэйхэн байрлуулчихсан мэт байлаа. За бүсгүй ямар нэгэн байдлаар үсрээд хан дагаж гулгах маягтайгаар хачиралтай байдлаар унаад хийн хоолой хан хоёрын завсарт орсон байлагч асуултууд үүгээр дуусахгүй. Маш олон хүн бүсгүйг алга болоход байрыг орцыг тэр чигтэн шалгасан хэрнээ цогцыг хараагүй байна гэж байх уу гэх асуулт гарснаас гадна 2018 оны 10 дугаар сар маш дулаахан байсан. Зарим өдрүүдэд нэмэх 17 градус хүрч байсан гэжээ. Тэр жилийн хамгийн эхний хүүтрэлд 11 дугаар сарын 10-даар эхэлсэн тул тэр болтол бүсгүйн цогц үнэхээр тэнд байсан бол яаж муудаж ялдарсан үнэр нь хүмүүст мэдэгдээгүй вэ гэх асуулт юм. Өмнө нь хэлсэнчлэн 11 дугаар сарын дунд хүртэл маш дулаахан байсанд айл болгон шахууд цонхоо нээлттэй байлгаж байсан. Бараг сарын хугацаанд орцны дээвэр дээр хэвтэж муудсан цогцны үнэрийг хинч огт мэдээгүй гэдэг нь мөн ачаалттай. Ийм дулаахан байхад цогцос хэдхэн хоноод л муудсан үнэр ялгаруулах ёстой гэв. Үүрийн 5 цаг үед олон хүмүүс бараг сэрж байх ёстой. Цонхнууд нь ч нээлттэй унтаж байсан хэрнээ унах чимээг хинч сонсоогүй гэсэнд бүсгүй өөрөө унаж нас барсан гэх таамаглалыг тун ойлгомжгүй өнөмшил багтаа хувилбар болгодог байна. Цогц анханасаа буюу эрглийн үед үнэхээр орцны дээвэр дээр байсан бол хэн нэгэн яаж ч ботсон анзаарах байсан. Ядч л оршин суугчдын нэг нь цонхоороо харах үедээ ч юм уу анзаарахаар ил байсан гэж олон хүмүүс итгэдэг. Тэгэхээр Лена эрглийн үед тэнд байгаагүй. Хожим их хэмжээгээр цас орох үед хэн нэгэн цогцыг сэмхэн тэнд аваачиж цасаар дарсаар харагдгаа байсан гэх хувилбар мөн гарч ирлээ. Цогц анханасаа тэнд байсан гэдэгт эмэгтэй хөршүүд орцны оршин суугчид эрглийн ажилд оролцсон хүмүүс ч итгэхээс эрс татгалзаж байв. Лена өөрөө амьдлаагүй гэж итгэдэг хүмүүс тэр орой бүсгүйг орц руугаа орж гэртээ орохоор явх үед нь хэн нэгэн орцных нь оршин суугч барьж аван гэртээ оруулж хөнөөгöd тэндээ хадгалж байгаад цас орох үед л гаргаж хайсан байх гэдэгт итгэдэг.
Гэвч мөн сургаггүй болсон даруйд нь цагдаа нар хөршүүдийг нь буюу орцных нь хүмүүсийг шалгасан гэх мэдээ байгаа ч яг хэрхэн шалгасан гэр оронд нь нэгжлэг хийсэн эсэх талаар мэдээлэл тодорхой биш байгаа. Цогц олдсны дараач цагдаа хууль хүчнийхэн энэ хэргийг аллах гэх ангиллаас нь өөрчлөхгүй шалгалтыг өргөжлүүлнэ гэж мэдэгдсэн байна. Энэхүү цогц нь олдсонд 4-р сарын 6-нд Линаг оршуулж албан ёсоор нас барсан хугацааг нь 18 оны 10-р сарын 14-ний өдөр буюу сургаггүй алга болсон тэр өдөр гэжээ. Үүнээс сар орчмын дараа буюу 2019 оны 5-р сард цагдаа нар цогц хит муутсан тул үхлийн шалтгааныг нь тогтоох боломжгүй гэсэн мэдээлэл гаргасан байна. Хэдийгээр тэд шалгалтыг өргөжлүүлнэ гэж байсан ч 100 гэхэд хэрэгт ямар нэгэн с сэжигтэй итгэхэд олдоогүй. Гэмт хэрэг байсан гэлтгэх ямар ч уул мөр сэжим байхгүйгээд хэргийн шалгалтыг төр зогсоосон бол 21 оны 3-р сард хэргийг нэг мөсөн хаасан гэдгээ мэдгдсэн юм. Тэгэхээр энэ хэрэгт хууч нөхрийг нь шалгасан эсэх, шинэ найз залууг нь хэрхэн шалгасан, утасны дуудлагуудаар нь ч ямар нэгэн сэжим сэжигтэй итгэхэд олдоогүй юу гэх мэт мэдээлэл олон нийтэд огтос ил болоогүй. Хэргийг гадны нөлөөд тогтоогдоггүйгээд хаахыг бодоход тэдгээр нь гэмзэмгүй байсан байх гэж таамагт өдөө дэвшүүлгэл үлдлээ. Ингэж энэ хэрэг хариулт гэхээсээ илүү олон ойлгомжгүй асуултууд үлдээгээд төгссөн байна. Та бүхэн бичлэгтэй холбоотой өөрсдийн таамаглал сэтгэлээ заавал бичиж үлдээгээрэй. Мөн тун ижил адилхан Оросд гарсан Ирина Сафоновагийн түүхийг үзээгүй байгаа бол үзээрэй гэж санал болгоё. Удахгүй улам хачирхалтай сонирхолтой түүхүүдээр уулзалт болно. Баяр таа.